Тэр дундаа Улаанбаатар хотод газар зохион байгуулалтын үндсэн тэр төлөвлөлт бүрэн алдагдсан. Ийм учраас газрын тухай хуулийг багцаар нь барилга хотын байгуулалтын сайд даваа сүрэн болон миний бие хамтарч улсын их хурлд энэ намрын чуулганаар газрын тухай хуулийг багцаар нь өргөн барихтаа газар олголтыг цэгцтэй нэгдсэн бодлогоор олгодог. Өмнө нь замбраагүй олгогдсон тэр газруудыг эргэж харах, цуцлах, хүчингү болгох, нөхөн олгор болгох энэ бүх суурь харилцаануудыг шингээсэн ийм хуулиудыг өргөн бариа гэдэг ийм үүрэг даалгаврыг өглөө. За хоёрдугаарт яг өнөөдөр газрын харилцааг зохицуулж байгаа газрын харилцаа геодит 600 газрыг Монгол улсын ерөнхий сайд өөрийнхөө яг эрхлэх асуудлын хүрээнд харьяалж энэ агентлагаар газар олголтын нэгдсэн бодлогыг цэгцэлж нэг эмх цэгцэнд нь оруулах ийм шаардлага байгаа учраас газрын харилцаа геодит 600 газрыг Монгол улсын ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажилуулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах ийм үүрэг даалгаврыг өглөө. Хууль эрх зүйн шилжилт хийгдэж байгаатай холбоотойгоор ялангуяа нийслэлийн засаг даргад шинээр дахин газар олголтын захирамж гаргахгүй багтлаар үүрэг даалгаврыг өгсөн. За мөн тусгай хэрэгцээний газар, нийтийн эдлбэрийн газар, зам, шугам сүлжээний болон ойн усны сан бүхий газар хамгаалтын бүсүүдэд хууль тогтоомж зөрчиж газар олгож, эзэмшиж, барилга барьсан асуудлуудыг судалж холбогдох хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллагуудаар шалгалтын ажил зохион байгуулахыг энэ засгийн газрын тогтоолын 3 дугаар заалтаа 4 дугаар заалтаар үүргэжүүллээ.